Та юу бодож, юу ярьж байна вэ? Та өдрийн турш юу ярьдаг вэ? Ихэнх хүмүүс дараах зүйлийг ихэвчлэн ярьдаг. Үүнд нэгдүгээр материалын эд зүйлс орно. Жишээлх юм бол байшин сав, хувцас, хоноор, машин хэрэг байдал. Хоёрдугаар хүмүүсийн тухай ярьдаг. Үүнд хов жив, цуурхал бүгд орно. Жишээлх юм бол оддууд тийм хийж байна, ингэж байна, хажуу айлын тэр тэгж байна, манай ангийн тэр ингэсэн байна гэх жишээтэй. Гуравдугаар болж бүтэхгүй байгаа зүйлүүдийн тухай ярьдаг. Үүнд дургуйцал, гомдол бол бүгд орно. Жишээлх юм бол ус төр болж бүтэхгүй байна, эдийн засаг болж бүтэхгүй байна, дарга болж бүтэхгүй байна, цаг агаар онцгүй байна гэж. Харин амжилттай яваа хүмүүс өөрийнхөө цагийг өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ, зорилгынхоо тухай, хүсэл тэмүүллийнхаа тухай ярьж өнгөрөөдөг байх нь. Тиймээс өнөөдөр та өөрийнхөө яриаг хянаж үзээ. Та өнөөдөр юу ярьж байна вэ? Таныг хүрээлж байгаа хүмүүс ихэвчлэн юу ярьж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Хэрвээ та дээрх 4 зүйлийн эхний 3-ыг ярьж байгаа бол таныг хүрээлж байгаа хүмүүс дээрх 4 зүйлийн эхний 3-ыг ярьж байгаа бол өөрийгөө аль болох хурдан тэр ярианаас татаад өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ тухай, өөрийнхөө зорилго, аман өөрийнхөө хүсэл тэмүүлэлээр анхаарлаа төвлөрүүлээрэй гэдгийг өнөөдрийнхөө бичлэгээр би сануулахыг хүслээ. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараа цааш нь найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед имэйл хаягаар хүлээж авах хэрэгтэй бол яг одоо uka.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Хэрвээ таны ярьж байгаа зүйл чинь юм яриад дээ шүү дээ, бидэд дуургаараа заа ёо. Хэрвээ таны ярьж байгаа яриа эхний